За бүгдээрээ сайн байцгаана уу? За бүгдээрээ одоо үнийн саналын хэсэг байгаа. Вебсайт байдаг. Энэний ингээд 50 алхам байгаа учраас 25-аар ингээд таслаад хийж байна. За эхлээд энэ лист нэгээр өнгөө хөлбөрийнх нь үнийн саналын хэсгийг нэгийг болцсон байж байна. За одоо болохоор энэ төлбөртэй хэсгийнх нь яаж хийх вэ гэдгийг ярилцаад хийцгээе. За div wrapper дээрээ class нот bg gray за 950 text white open band ring 2 and then ring Фошия. За 500. За бүрийн өнгөх юм байна. And P8. За way to go. За одоо карт дотор байгаа зүйлсүүдийг байршуулахдаа за grid class-ыг ашиглах хэрэгтэй гэж. Дахиад за wrapper div гэдэг маань энэ байгаа. Хамгийн том багцлж байгаа боож байгаа div гэсэн үг. За тийм grid rows one fraction автоо хоёр хэмжээстэй хоёр юм байх юм байна. Хоёр салаж авчихсан юм. Тэгээд gap 6 so sharp bits энэ бас боловч гэж байна. Excel за маш фантастик харагдчихвал харин бас чинь raster The premium pricing card should be the one that stands out the most on the page. За энэ хуудсан дээрс хамгийн тодорч харагдах хэрэгтэй юм email гэж би ойлголоо. За тийм байна. So it's only card that is the most popular badge. Most popular гэдэг нь бас нэг тэмдэг маягийн энгэрийн тэмдэг гэхдээ нэг тэмдэг маягийн тэмдэг байх хэрэгтэй гэж байна. За энэ царын ганц юм аа. Байршил тогтоох масштаблна. За яаж томруулдаг вэ гэж байна. Өнөөдөр яг хамгийн ихний энд шинэ юм шиг санагдаад байна. Most popular гэдэг. Яг зөв. Эхнийхт нэг юм байна. Энд чинь одоо нөгөө нийтдээ бүгдээрээ том стас амар ялгарч харагдах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр scale 105 гэхээр 5 нэгжээр томруулнаа л гэсэн үг л дээ. Нэгжээр томруулсан. Зөв ичлээ. Авто чарт гэж. За most popular тэмдэг рүүгээ хөдөлцгөөё гэж. За картын баруун дэд буланд та байршуулах хэрэгтэй гинэ.
байршуулах delete-ийг хэрэглэж болно. Тэгэл энд ингэж байршуулдаг гинэ. За wrapper нь болохоор relative гээд дотоох нь absolute гэж байгаад ингэж бичүүлдэг юм байна. За окей. Тэгэхээр энд ингэх гээд байна. Relative гэж өнгөтэй. Доор нь байгаа энэ дээр нь class absolute ингэж өгөх гээд байна. Тэнгүүд most popular чинь дээр absolute гэхэд эхнээс эхэлж чинь. За is Colibri time гэнэ. Цаг нь болж байна. Reset. За ингээ хөдөлсөн болов яг таны хүснээр бол болсон бай гэж. За одоо л эдрийн иж хэд нь гарна гиндэ. Хасах утгатай болохын тулд урталт нь хасах гэдэг тавьчих болох юм байна. Хасах утгатай болохын тулд урталт нь хасах гэдэг тавьчих. Тэгэхээр хасах top буруу right буруу байх юм байна шүү. За most popular ингэж гарч байна. Ер нь яг нэг section title маягаар гаргахыг хүсэж байгаа л та. Section title ч одоо нэг хүрээгээ дагаж явж байгаад баруун дэдлэн зүүн дэдл эсвэл яг дэдлийн голд нь текстийг байрлуулаад жоон хамруулан онцгой харуулдаг. Одоо энэ дээр нь C# text group ч юм уу тийм. Нэг санагдаж байна. Нэг групп болсон юм. Зааварсан гэж харуулдаг байгаа. Тэр шиг харуулах гэж байх шиг байна. За тэмдгийг илүү сайн загварчилж болно гэж байна. За үүний тулд за gradient class-ыг хэрэглэнэ гэж байна. За бүр амарлаг юм байна. За ингэж хийдгээ гэж. Эхлээд bg gradient гээд to r гээд баруун тийшээ нэг тийм зааж өгд юм байна. Тэгээд синхрез ногоон руу зааж өгд юм байна. За эдгээр бол ингэ болцсон классууд байгаа, дүүцсэн классууд. Тэнгүүтээ одоо bg гэснэ. bg gradient to r. За from Tanzo get to Indigo Tanzo гэж хэмээн. Артл нь бүр амар л шүү дээ. За тэгээд тэр хоёр гүлэлүүд үе гэж байна. Fall. За px нь py нь 1. За байх
bold гэж байна. Font bold. Text white. Одоо өстө лагуулж штэ. За most popular text XS тавьж байна. За text XS гэдэг нь би хаана тавилгүй явчих. Хай нэг гээд энэ дээр байх хэрэгтэй юм шүү дээ. Text XS. За одоо болохоор жижигхэн болгосон юм байна. За одоо шалгаад үзье. За this is the way гэж байна. За apart from Go Premium гэж байна. За Go Premium-ус одоо яа гэж. Энэ товчлоо шүү дээ. За Go Premium тэрнээс гадна гэж ярих юм байна. За тэрнээс гадна агуулгын үлдэгдэл, дэвдэх агуулгын үлдэгдэл. За дэвийн бусд нь тэрнээс бусна л гэсэн. That makes CSS Grid good option to arrange everything гинэ. За most popular чинь энэ зүйл тийм биш. Most popular чинь станыг тийм. За тэнгууд энэ дээр class get grid rows тэгээд за авто доордроос нэг f-аар за gap y 2 юм байна. So keep calm and code on. So text large command get font semi bold. Text fuchsia 200 болох юм. За тэгээд мобайл. За фид юм байна. Пин болохоор plus text 4 pixel. За font bold тэгээд text white. За face за text base гэдэг хэлээр зинсээр болоод очижсэн амар доор тэгээд
font, medium, text, orange. Oh, за ямар гоё хөтөлж. This is the way. За тэгэхээр text. Oh, за класс авчих гээд байна. Class text gray 300. За үндсэн тайлбар маань гоё болсон байна. За class. За 26 space y2 with text sm text so feeling харагдана. Сэтгэл татсан байна. Юу хөдөлгөөд би таны чатсныг мэдлээ гэж. За цаанаас бол гоё л харагдаж байна да. За энэ Испаниа амжилттай Испаниа бүгдээрээ класс. За text green 500-ын шийдтэй MR 2 margin right 2 тэнгүүтээ за standing ovation. За одоо Go Premium гэдэг янзлаа. Товчлуур шиг харагдвал нэ. Товчлуур шиг харагдвал гэж юм. За PG gradient to R from fuchsia 500 indigo 600. За text white юм байна. За hover within from fuchsia 600. За hover to within ингээд заахчтай нэг indigo 700 and found the MD тэгээд block. За anchor hover to gotta go fast. Anchor-то дахиад хийдэг юм PX4
PY нь 2, text, center, font, semi-bold байна. За чи хараа 700. Ингээд gradient-аар ингээд тодруулаад өгч байгаа юм байна. 1 тон шейдээр. За 100 тон шейдээр ингээд тодруулаад өгч байгаа юм гэж. За одоо family plan-а бүгд янзлцгаая гэж байна. За wrapper маань plus PG gray 100 гэж байна. За ring 1 гэж байна. Ring 1 гэж байна. Ring gray 300 гэж байна. P8 гэж байна. P8 rounded XL гэж. Good touch. Read aloud. За grid-ийг ашиглах юм байна. Grid rows 1 FR авто. За gap 6 байна. Gap 6 байна. Onward. Some basic styling, including CTS and plus. За энэ дээр class за grid rows авто доорзоос 1 FR. Тэгээд gap Y2 гэж үзнэ. За бүх өдөр хийсэн ч чаднаа гэж байна. За маш хүртэй сурталчилгаа гарч байна. За одоо H2 дээрээ төвлөрье. За текстийн томоор тэгээд хагас бүдүүн тэгээд өнгийн индиго 600 болох юм байна. Class тэгээд зурх юм байна. За text LG, за font semi-bold, тэгээд text indigo 600 байна. За дараа нь текстийг янзлнаа гэж байна. За текст нь class за text for itself font bold text gray 900 за spandan class за text base тэгээд font medium байна. Тэгээд text gray
500 гэж. За класс нь text gray 500. Inside panda smiles. Plus empty зураг space y2 text sn text gray 700. За to infinity and beyond. Okay. За одоо Испаниудаа л та Испаниудаа анхлахын тулд за би хаалт товчлуураад орж байгаа шүү. Mac дээр хаалт яваад орж байгаа гэж байгаа шүү. Хаалтаад орж байгаа гэж байгаа. Text. Also MR 2. Hier eating. Hidden. За хамгийн сүүлийн алхам дээр иржээ. Тэр хамгийн сүүлийн баатан л хэлж юм бол байна. За энэ болохоор юу гэж юм? Lock гэж байна. Round the MD. PG Indigo 600 PX 4 PY 2 за text center font semi bold text white hover within PG Indigo 700. Sana. За it's closing time. Загнуулсан байна. За бүгдээ ингээд ийм гоё. Үнийн байц те. Үнийн санал хэсэг хийлээ. За дараагийн сэдвүүд болохоор мэдлэгээ баттгах бүх хичээлээ CSS сан болон framework хичээлээ базах ойлголтоо нэгтгэх нэг ажил. Тэгээд асуулт тариулах нэг ажил байсан. За ингээд энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Түр баяртай. Баярлалаа.